За хүн сайн мэдээг одоо зөв сайн мэдээг мэдэхгүй юм бол бурхан харамсан гашууддаг. Тэгээ тэр хүний тэгээ бурхан тэр хүнийг орхидог. Тэгээ зүгээр ч нэг орхиод явахгүй хорон муу завхарсан үеийнх ингэж хэлээд орхин явдаг байгаа. Йонагаас ч илүү агуу нэг нь чиний өмнө байна. Соломоны мэрэгүү ухааныг сонсгоод бүх дэлхийгээ Соломон руу ирдэг байсан шүү дээ. Харин Соломоноос ч агуу мэрэгэн нэг нь чиний өмнө байна. Үргэлж буруу асуултыг тавьж тэмдгүүдийг л гайхамшиг тэмдгүүдийг хайдаг хорон муу завхарсан энэ үеийнхнээс би холдох болно гэсэн үг бол өнөөдрийн Библийн хэсэг дэх агуулга байгаа. Утга байгаа. Өнөөдөр энэ Библийн хэсэг Марк номын 8 дугаар бүлгийн 11-аас 13-4 дээр гарч байгаа. Энэ богинохон үг Матай номын 12 дугаар бүлгийн 38 дугаар эшлэл дээр энэ агуулгын талаар давтан хэлэхтэй. Тэр үед хуулийн багш нар болон фарисеучуудын дундаас хэдэн хүн Есүст багшаа бидэнд гайхамшгүүдийг үзүүлээч гэсэн байгаа. Үргэлж буруу асуултуудыг тавиад гайхамшиг тэмдгүүдийг хайж байгаа нэгэнд Есүс хариулдаггүй байгаа. Матай 12-ын 39-ыг харах юм бол Есүс тэдэнд хариулаад харин тэднийг юу ч хэлсэн байггүй л хорон муу завхарсан үеийнх нь л тэмдгүүдийг хайдаг. Харин эсвэжүүлэгч нь Юнагийн тэмдгээс өөр тэмдгийг өгөхгүй гэсэн байна. Магадгүй Есүсийн чуулганд явангаа ямар ч ерөөл гайхамшиг байхгүй зөвхөн үгийг л дагаад явж ирсэн гэвэл би тэр хүнийг үнэхээр жинхнээсээ дэлхийн хэмжээний сайн мэдээний хүн гэж хэлнэ. За 20 жилийн туршид тэр чуулганд ирээд тэгээ бас ч гэж өөрийнхөө хэмжээнд тэгээ зарим ингээд чуулганд ирээд тэгээд өөрийнхөө хэмжээнд жоохон амьдралд дайшлээд өрөөгдөө сайн болсон хүмүүсийн дундаас одоо хүртэл чуулганд үлдсэн хүн байхгүй. Яг цөөхөн л байгаа үлдгэсэн. Харин ямар ч нэг гайхамшиг тэмдэг бий болохгүй байсан ч гэсэндээ чуулганыхаа Есүсийн хайр чуулган дээр дамжуулагдж байгаа энэ дээр дамжуулж байгаа үгийг дагаад амьдрсаар байгаа хүн байгаа. Тэр хүнийг би цаг үедээ өрөөгцөн нэг гэж хэлнэ. Тэр нэг хүнээр дамжуулан чуулган цаашид асар том өрөөлийг үр жимсийг хураан авах болно. Бид бол мөнхийн гэр бүлийнхэн. Гэр бүл бол хамтдаа урагшлах ёстой шүү дээ. Биенээсээ залхаж эхлэж болохгүй биш гэж юу. За Матай 12-ын 40-дээс харуул Яна 3 хоногийн турш өдөр шөнөгүй том загасны ходоодонд байсны адил биднийг аврахаар ирсэн хүний хүч гэсэндээ 3 хоногийн туршид газрын гүнд харанхуйд байх болно гэсэн. Тэр тэмдгийг тэр тэмдэг болгох Бурхны хүүхд та нар хараад ч танихгүй байна гэж хэлсэн байгаа. Та бүхний хүсэж байгаа гайхамшиг тэмдгээс илүүтэйгээр махан биеийн тэрхүү өрөөлөөс илүүтэйгээр бидний амьдралд мөнхийн ам бэлдээстэй байхад тэрхүү мөнхийн амьд бид анхаарал хандуулахгүй харин өөр зүйлийг л хүсэн хайж байна гэвэл түүнийг сайн мэдээний мөн чанар биш гэж хэлэх болно. Тиймээс бидний эзэн Есүс өнөөдөр шашинлаг хүмүүсийг хараад гашуудан тэднийг орхиж явангаа хорон муу завхарсан үеийнхэн
гэж тэднийг дүгнэн хэлсэн байна. Сайн мэдээний мөн чанарыг мэдэхгүй юм бол тэг хүн бүх амьдралынхаа туршид баг зүгээд амьдрахаас өөр аргагүй болно. Зүгээр л тэр юугүй хоосон хальс мэт амьдрал учраас салхилах юм бол хийсэд алга болно. Та өөрөөр илэрхийлвэл нөгөө нэг усан үзмийн модноос таслагдсан мөчр болвол ямар ч утга ам байхгүй хатчихсан үр жимс ч гарахгүй. Хатаад амьгүй болсон мөчрийг тариалтан ч хүн тастаж аваад галж чатаана гэсэн. Одоо хүртэл та бүхэн тийм байдалтай байсан бол энэ өдөр өөрчлөгдөн. 3 цаг Ром 8:1-2 надад өгөгдсөн байгаа. Сайн мэдээний сүүлчийн үгсийг түрүүн бид нар дуулсанчлан дуу болгон дуулгатун. Тэгээ бидний сүнс эдгэрхийг харах болно. Тэгээ бид нар ингээд хальс мэт байгаа учраас хүмүүс бидний нэг ийм хусуураар хусч аваад галж чатаадаг шүү дээ. Тэгээ бүхэл амьдралаа ийм хальс мэт амьдралаар амьдрсаар байгаа сүүлд нь галж чатагдах тэр амьдралаар буй амьдрахтун. Тиймээс өнөөдөр Есүс Матай номон дээр тэг ингээд тэмдэглэхдээ хорон муу завхарсан байдалтай хүн ягаад болсон юм бэ гэдэг талаар Матай 12:45-аас хойш харах юм бол илүү хорон муу нэгэн ороод өмнөхөөсөө бүр хорон муу байдалтай болсон гэж байгаа. Хүн буруу бодолтойгоор Бурханд мөргөл өргөж Бурхны өмнө зогсох юм бол багаар ингээд хорон муу сүнсэнд баригдаад бүр болохгүй байдалтай болно. Та бүхний өмнө ирсэн байгаа нэгэн хэн бэ? Бидний өмнө өгсөн байгаа нэгэн бол Есүс Христ. Сайн мэдээний мөн чанарыг мэдэхгүй бол Бурхны цаг хугацааг ч мэдэхгүй. Тийм өөрийнхөө байр суурийг ч мэдэхгүй нөхцөл байдлаа ч өөрийнхөө нөхцөл байдлыг ч ойлгохгүй байдалтай болно. Жишээлх юм бол би анх чуулган байгуулах үед чуулган дотор би өөртөө гэртээ байж байгаагүй. Нэг ч гэртээ байж байгаагүй. Миний бүх цаг бол гадуур явж хүмүүстэй уулзаж талбарт очиж нэг би сайн мэдээ тарааж чуулганыг барьж байгуулах ёстой учраас. Тэгээд үргэлж би юм үйлчлэлийн талбар руу явсаар байсан байгаа. Тэгээд тийм сайн мэдээний хүмүүсийг цуглуулчаад тэрний дараа хийсэн зүйл нь ямар ч сайн мэдээний мөн чанарыг мэддэг нэг нь энэ цагт юу хийх ёстой вэ гэдгийг мэддэг. Жишээлбэл чуулганы ажилчид би энэ сайн мэдээний мөн чанарыг авсан байна гэвэл үргэлж
Тэгээ талбар дээр гарч үгийн үйлчлэлийг хийх хэрэгтэй. ДСР цуглааны бусад итгэгч нараас хайрлагддаг тийм цуглааны ажилтан болыг юу хийх ёстой вэ? Энэ орон нутагт үргэлжтэй сайн мэдээ тарах явж хэрэгтэй. 3 жил. Тэгээ энэ бол бидний дагах ёстой хувиар байгаа. Тэгээ ийм юм хийхгүйгээр зүгээр л сайн мэдээний мөн чанарыг алдах юм бол үргэлж өөр замаар явах гэж оролддог болно хүн. Цаг хугацаа өнгөрөх тусам тэгээд улам завхарсан, улам хормоо босоор байх болно. Тиймэр одоо нөгөө нэг өөрийнхөө юу лээ хэмжээг мэдэхгүй болохоор үргэлж тэгэл би юу хийх ёстой вэ гэж нэг л их асуугаад явсан хүмүүс. Уг нь л хийх ёстой юм нь угаасаа тодорхой байгаа штэ. Сайн мэдээний хүн юу хийх ёстой вэ? Хүнийг загасчилдаг загасчин болгох. Талбар дээр очих юм бол яах вэ? Өөрийгөө үгүйсгэж өөрийнхөө загалмайг өөрөөд хүмүүст амийг дамжуулах шүү дээ. Юундаа би юу хийх үг асуугаа яваад байдаг юм байгаа юм. Ингээд гэр бүлээрээ хооллох хэмжээнд бурхан аль хэдийн бэлдсэн гэдгийг уг нь шалгаж болго арга чинь тэрхүү сайн мэдээний талбар руу явах шүү дээ. Үүнийг хүн амсах мэдрэх юм бол эзэн минь ээ би юу хийх вэ гэдэг тийм залбирал хийгээ суухгүй үүнийг буруу асуулт гэдэг байгаа. Тэгэл нөгөө хүүхдүүд тэр эзэн минь би юу хийх вэ гэж асууж байгаа юм. Хүүхэд сурагч юм бол хичээлээ хийх хэрэгтэй үстэй. Яагаад хичээл хийх хэрэгтэй юм бэ? Ирээдүйдээ бэлдэх хэрэгтэй учраас. Залуучууд юу хийх вэ? Хурим хийх хэрэгтэй, хүнтэйс хэрэгтэй учраас. Тэр өөрөө сурсан байгаа, надад өгсөн байгаа авьяас чадвар ашиглаад тгийг мэрэгжлийг гүнзгийрхийн тулд талбарт ороод ажиллаж суралцах хэрэгтэй биш үлээ. Тэгээл өдөр болгон болцоонд яваад охин эргүүлээд залуу эргүүлээд яваад ах юм бол тэрийг ямар залуу насаар амьдрч ийн гэж хэлэх юм. Тэгэж амьдрдаг нэгний амьдрал ирээдүй байхгүй. Ирээдүйдээ бэлдэж чадахгүй залуучууд ирээдүйд огтхон ч баталгаажихгүй. Тэгээ сайн мэдээний мөн чанар бол өөрийнхөө тийм байх ёстой цагтаа юу хийх ёстойгоо мэддэг байх. Одоо энд байгаа манай хүүхдүүд яагаад заавал энэ хүртлээр мөргөл өргөжтэй юм? Сайн мэдээний мөн чанарыг мэдхийн тулд аахгүй юу? Сайн мэдээний мөн чанарыг мэдэх үед Бурхны хүч чадлыг хүлээж аваад хичээл хийх чадaltaй болдог хийгээд тэр хүүхдийн ирээдүйн зэгцэрнэ гэсэн. Марк номын 9:11 дээр гарч байгаа. Ингээд Есүс асуусан чинь хэрхэн хуулийн багш нар Илия эхлээд ирэх ёстой гэсэн шүү дээ энтэр гэд Есүсээс хуулийн багш нар асууж байгаа. Үргэлж буруу асуулт асууна. Өөрсдийнх нь тэгтлээ хүлээж байсан Месиа Христ өөрсдийнх нь өмнө ирчээд байтал үргэлж Есүсээс та яагаад ирсэн? Таны өмнө Илия ирэх ёстой үстэй. Энэ дараал нь яасан? Тэр дараал нь яасан? Ийм асуугаа зогсож байгаа. Би өөрийнхөө одоо байгаа байдлыг хурдан ойлгож байгаа байдлаа зөв дүгнэх хэрэгтэй. Одоо миний байгаа байдал хэмжээ. Тэгэж байж хүн сайн мэдээний дотор зөв сонголт хийдэг байгаа.
Тийм биш байх юм бол тэ бид нар тэдгээр хүмүүс одоо шинэ гэрэн дээр гарсан хуулийн багш нар болон фарисеучуудын адил хорон муу үеийнхэн гэж дуудуулах болно. Та бүхний өмнө зогсож байгаа энэ Есүс бол зөвгөнлийн дагуу үхлээс амьлах тэр Христ мөн. Тэгээ 5-7 2 загасны гайхамшиг эсвэл хоол унд өвчин эдгэрсэн тийм зүйлсийг дагаж явалгүйгээр харин үхэгчдийн дундаас амьлуулах чадвартай Бурхан та нарын өмнө зогсож байна гэдэг сайн мэдээний мөн чанарыг ойлгох нь юунаас чухал. Бүхий л асуудлуудыг шийдвэрлэж үхэгчдийн дундаас дахин амьлаад та бүхэнтэй мөнхөд хамт байна гэж Есүс бол Христ гэдэг энэхүү амлалтын үгийг өгсөн байтал энэхүү амлалтын үгтэй би харилцаатай болох юм бол харилцан хамааралтай болох үед бид сайн мэдээний мөн чанарыг ойлгож мэдэх болно. Бурхан Есүс Христийг илгээсэн байтал бүхий л асуудлыг шийдвэрлэгч нэгнийг илгээсэн байтал тэрийг нь хүлээж авахгүйгээр талах өгөөч, хоол өгөөч, одоо өвчин эмчлээ. Ингээд нэг юм жижиг юм гугаа суугаад байвал тэгээ Бурханы хувьд энэ хичнээн сэтгэл давчтмаар зүйл юм бэ. Тэгээ юу гэж байгаа вэ гэвэл хүмүүс тэгж хэлж байгаа штэ. Яг одоо миний амьдрал дээр таны гайхамшиг нэг тэмдэг үзүүлчих тэгвэл би итгэвчээ. Сайн мэдээ бол зүгээр нэг талах болж идэх асуудал тэр хэмжээнд яригдах асуудал биш. Энэ дэлхий дээр нэг арай хин нэгнээс арай илүү амьдрахаар өрөөгдөх тэр ердөө тийм асуудал биш. Харин бид хэвийн энгийн өдрүүдэд бүх үед ч Есүс бол Христ гэдэг тэр нэрийг тунхаглах явдал маш чухал юм. За бид үүнийг сайн хийдэг байвал өдөр тутмын амьдралд бидний одоо даалдаастай байгаа тийм бузар зүйлсүүд нэг нэгээрээ ингэж салгагдах болно. Тийм хүн одоо хүмүүсийн харцан тааруулсан амьдрах ч юм уу. Тэгвч эсвэл олон хүн зүг өөл тэрийг дагаал нэг ингээд хуйлардаг тийм зүйл хийдэггүй. Харин нэг бид сайн мэдээний мөн чанарыг мэдээлгүйгээр үргэлж ийм махан биеийнхаа бодол дотор ингээ хүлэгдээстэй байх юм бол ингээ доторх нь хоосон ийм хатсан ийм хальстай амтан байдаг штэ. Тийм хальс шиг болно. Тэгээ гунигт хувь тавилан дотроо сүрлийн зам руугаа явах болно. Жишээ нь одоо бид нар ингээд бүр өдөр тутмын ямар нэг юм байн буруу хийсээр хагаад хамт одоо хоол идэхээр явъя. Талах идэхээр явъя гэвэл Есүс бол Христ гэх юм бол яг хоолоо бол олж итгэл байх. Гэхдээ сайн мэдээний мөн чанар доторх ёроолыг хүлээж авах боломжгүй. Өнөөдөр таныг өөрийгөө шалгаасай хэмээн хүсэж байна. Есүс бол Христ гэдэг энэхүү үг нь Филиппи 2-ын 6-7 дээр бичээстэй байна. Филиппи 2-ын 6-7. Тэрээр өөрөө бурхан байсан хэрнээ бурхантай тэгш байх явдлыг өөртөө хадгалах зүйл гэж үзсэнгүй. Харин биднийг аврахын тулд харин ч өөрийгөө хоослон боолын дөрхөөр хүнтэй адил болсон юм а гэсэн байна. Филиппи номын 2-ын 6-7. За 8 дугаар ишлэгийг харъя. Филиппи 2:8. Хүний дөрхөөр ирсэн тэрээр өөрийгөө дорд болгон үхэлд хүртэл дуулууртай байсан хийгээд тэрээр загалмай дээр өөрийн амийг өгсөн юм а гэсэн байна. Тэр нэгний сүнс
Та бүхний бие дотор Христийг хүлээж авснаар тэгээ та бүхэнтэй хамт байна. Тиймээс итгэлийн эмэгтэйтэй гэрлэлсэн байгаа эрэгтэйчүүд байгаа бол өнөөдрөөс эхлээд эхнэрийнхээ хөлийг угаах тун. За нөхрүүд эхнэртэй жоохон даруй бодоод дүрхийг харуулхад л эхнэрээс үнэхээр их хайрыг авах болно. За манай эмэгтэй үйлчлэгч үргэлж нөхрөөрөө хайрлуулдаг эмэгтэй байгаа. За ямар ч байсан манай нөхөр бол бүх зүйл нь хаях зүйлгүй хүн л гэдэг байгаа надад. За харин нэг тэр нөхөр нэг өдөр маш тийм хүнд асуудалтай нэг удаа тулгарсан байгаа. Тэгээ бүх зүйлээ ингээд таслаад залбирал болон нөхөртөө бүх анхаарлаа төвлөрүүлсэн байгаа тэр эмэгтэй. Энэ дэлхийн бүхий л сайн битмүүнүүдийг хайж олоод тэ залбирал дотор. Тэгээ нөхрөө дахин сэргээхийн тулд бүх анхаарлаа төвлөрүүлж бүх залбирлаа төвлөрүүлсэн байгаа. За тэгээд нөхөр нь тэр эхнэрийнхээ хайрыг хараад гэрээслээ бичихтэй эхнэртэй ашигтайгаар бичсэн байгаа. Тэр нэг өдөр эмнэлгээс салгаад тэгээд эмнэлэгт очисон байгаа. Тэгээд чи ингээд ямар ч өвчл байхгүй идэгсэн байна гэсэн тийм хариу гарсан байгаа. Түүнээс хойш тэгээд тэрнээс хойш эхнэрээ маш их хүнддэг хайрладаг болсон байгаа. Тэр манай цуглааны чанар нууны. Хэрэгтэй байгаа бүх зүйлийг нь л хангаж өгдөг болсон юм байна. Тусал бэлдэж өгдөг. За би биэндээ хэлцгээе. За даруй төлөвхөн өөрийгөө буулгадаг тэр даруй байдал бол хайрын доторх хайр юм. За өнөөдөр нөхөр хэлэхэд Есүстэй өөртөө байсан өндөр байр суурь орхин өөрийгөө дорд болгож буулгаад хүний дүрхөөр ирсэн төдөөгүй загалмайн өхлөгч хүртэл үтсэн тул яг тэр дүрхийг санан эхнэртэй хандаж эхнэрүүтэд ч гэсэн нөхрөө яг бурхан мэд хүндэтгэн залбирч өгч хажуунаас нь итгэлээр тусалдаг тийм үзгэлэнтэй сэтгэл татам гэр бүлүүд би болоосаа хэмээн өрөөж байна. За хувиа ботсон шашинлаг хүний хажуунаас Есүс Христ зайлсхийн холдсон байгаа. Өнөөдөр чин үнээр Есүсийг дагдаг нэгэн болоосаа хэмээн өрөөж байна. Тэгээ Есүсийг чин үнээр дагах нууц нь юу вэ гэвэл
Тэгээ сайн мэдээг сайн мэдээг бид нар зөв ойлгох явдал юм. Эхэл 3:15 дээр амлагдсан байгаа сайн мэдээг зөв ойлгох явдал. За хүн болон хүний биеийн дотор эмэгтэйчүүдийн төрүүлсэн байгаа бүх хүн хоорондоо өссөн дайтан нэг хэлбэртэй байдаг. Төрөлхийн гэм нүглийн улмаас болоод гэм нүглийн эрх мэдэл та бүхний биеийн дотор дэлбэрэх бүрт ингээд хүмүүс бие биенлүүгээ ойрлон хашгирч уурлан тэмцэлддэг. За би одоо хурмын номлол хийх болгондоо хэлдэг үг юу вэ гэвэл за одооноос та хоёр жинхэнэ амьдралаар амьдарч эхлэх гэж байна гэж. За хүн ганцаараа амьдрах нь зөвхөн оршил хэсэг байгаа амьдралын. Тэгээ амьдралын оршил хэсэг учраас ингээд дүгнэлт гарах боломжгүй. Одоо гол амьдрал бол хоёр хүн нийлээд нэг бие болж амьдрах явдал юм. За үүнийг хэрхэн сайн мэдэн дотор нэгтгэх вэ? Тэгээ хэрхэн вит буюу хамт нэгдэх. За хэрхэн тэр хоёр өөр хүн нэг болоод Иммануэль хүртэл явах вэ? Эхлэл 3:15 дээр амлагдсан тэр сайн мэдээг зөв ойлгож итгэх явдал юм. Бие биений эхнэр нөхөр бие биенийхээ толгойг гიშгэх биш. Өөрийнхөө толгойг гიშгэх буюу миний дотор байгаа сатааны толгойг гიშгэх явдал юм. Бид үүнийг хийхгүй юм бол бид сатааны толгойг өөрийнхөө доторх тэр сатааны толгойг гიშгэхгүй байхын хэрээр гэр бүл дотроо бид ийм өстөн дайсны байдалтай болдог. Тэгээд үргэлж ийм сатааны толгойг өөрийнхөө дотроо сатааны толгойг гიშгэхгүй байх юм бол үргэлж нэг ийм хоосон дүртэй, худал төрчтэй нэг гачин дүртэй ийм байдалд хүлэгдэнэ. Тэгээ нөр ингээд ийм үзэн ядалтанд хүлэгдээд тэгээд нэг ийм тийм сэтгэлийн шарахынхаа тэр шархан дотор хүлэгдээд тэгээд тэр хүлээснүүд нь ингэж хоорондоо ингэж холилдож ээдрэлдээд тэгээд тэр ээдрэлцэн хэлбэрийн янз бүрийн үйл явдлууд амьдралд нь бий болно. Хүн хоёр хүн нийлээд хоёулаа нэг гэрт нэг зорилготой амьдраад байгаа хэрнээ хоёулаа бие биентэйгээ өрсөн дайсан байдалтай. Тэгээд тэр нь хүүхдүүд рүү ингээд бас холбогдоод явна. Тэгээд үе олон бодол санаанууд хоорондоо мөргөлдснөөс болоод тэр үедээ гарч байгаа сэтгэл хөдлөл янз бүрийн хоосон, дэми, үг ярианууд ингэж гамаас гарч эхэлдэг. Тэр үед бид ингээд сатааны толгойг гიშгэх ёстой тэр үүргээ орхигдуулан алдахад хүргэдэг. Тиймээс бурхан аль хэдийн гүйцээсэн дуусгасан гэсэн Есүс бол Христ гэдэг нэрийг дуутахаас татгалздаг. Бидний эзэн Есүс тийм шашинлаг хүний хажуунаас Есүс тэгээд холдон зайлсхийсэн хорон муу завхаарсан сүнстэй нэгнээ чи гэж хэлээд орхин оцсон. Цаг хугацаа өнгөрөх тусам аажмаар чиний явсан удам мөхсөж ирэх үеийнхэн ч сүрэл рүүгээ явсаар байх болно гэдгийг чи өөрөө ч мэдэж байгаа гэж хэлээд явсан. Тиймээс би сайн мэдэн зөв итгэж байна уу, буруу итгэж байна уу гэдгийг зөв ийм энгийн амьдралынхаа өдрүүдэд байнга ингэж
шалгаж байх хэрэгтэй. Өөрийнхөө зуршлаар амьдарч байна уу? Есүс Христийн зуршлаар амьдарч байна уу гэдгээ шалгаж үзэх. Есүс Христийн тэр зуршил нь юу вэ гэвэл Тэнгэр хийгээд газар дээрх бүхэл эрх мэлийг надад өгсөн учраас тиймээс явж бүхэл үндэснийг дагалдагч болгохын тулд Бурхан миний нөхрийг Бурханы дагалдагч болгон дуудсан тул би өнөөдөр өөрийгөө даруусган өөрийнхөө зуршлуудыг устгах юм бол тэр нөхөр минь амьтаа болох болно. Ямар ч байсан Есүсийн нүдээр зан чанараар эхнэрээ харах юм бол зэрэг хөөрхөн харагдана. Тэгээ хүний сүнсийг одоо ингэж хэл хязгааргүй хайрладаг хүч одоо тэр зан чанар Есүс Христийн дотор би өнөөдрөөс эхлэн эхнэрээ харах нүд тань чинь хичнээн одоо будган сайн тогтохгүй байсан ч тэг ингээ хөөрхөн нүдээр хараад сайн гоё үнэтэй тус их нэртэй худалдаж авч өгөөрэй Chanel Dior гэд. Нэг хямдхан юм авч өгөөд хэлэхгүй. Тэг нэг удаа нэг тийм юм мөнгө зарцуулж үзээчтэй. Есүс одоо хүний сүнсийг аврахын тулд амиа хүртэл өгсөн шүү дээ. Тиймээс миний одоо хүлээж авсан байгаа сайн мэдээ зөв юм уу, буруу юм уу гэдгийг бид үнэхээр шалгаж үзэх хэрэгтэй. Тэгээ буруу итгэж байгаа нэгэн бол өөрийнхөө одоо юугаар гэх юм мэдрэмжээр өөрийнхөө одоо тэр байсан бодол санаагаар итгэх. Зуршил гэх юм амьдралын зуршил. Тэгээ мэдрэмж гэдэг нэг юм байдаг шүү дээ. Хүмүүс нэг юм мэдрэмж. Тэрүүгээрээ итгэдэг нэг юм. Тэгээ хүүхдүүдтэйгээ та бүхэн мэдрэмжээр битгий харьц. Чи яг хичээл хийсэн үеийгээгүй байгаа үедээ чи гэл нэг мэдрэмж биш нэг юм. Би бараг мэдээд байна гэх тийм мэдрэмжээр. Чи худлаа яриад байгаа шүү гэл мэдрэмж тийм. Тэгэж итгэдэг хүн бол буруу итгэж байгаа хэрэг. Тэг мэдрэмж бидний дотор юуг тавьдаг вэ? Зөвхөн нэг юм тухайн үеийн нэг юм сэтгэл хөдлөлөд дагаж амьдрах юм уу? Бодос. Тэгэл сэтгэл хөдлөл чинь байн өөрчлөгддөг болохоор тэрнгээрээ дамжуулаад нэг дээш нэг доош нь олоод автоов нь хийгээл ахаар тэгэж ингэж харьцахаар чинь үр хүүхдүүдтэй хүндлэгдэх ямар ч арга байхгүй. Тэг сэтгэл хөдлөлийнхөө дагуу амьдардаг хүмүүсийг дагаж явдаг зүйл нь юу вэ гэвэл туршлага, амьдралын туршлага гэх юм уу? Амьдарч ирсэн амьдралын туршлага. Тэгээд тэр туршлаган дээр үндэслэж дандаа ярьдаг. Тэг цаг үе болгонд одоо сайн мэдээний хүнийг хэрэгэлдэг Бурхны ажлыг нарийн харахтун. Тэг бид нар нэг юм сайн мэдээний Эхлэл 3:14 дээр амлагдсан байгаа сайн мэдээний тэр урсгал нь тийм том зургийг харах хэрэгтэй. Дэлхийн илгээлт гэдэг том зураглал.
За өдөр бүр идэг хоолыг минь хангаж өгдөг бурхан байгаа учраас талархлаас өөр зүйл үгүй. Үйлс 1:8 дугаар эшлэл дээрх тэр одоо харааг хүлээж авсан хүний зорилго нь тодорхой учраас тэр хүн өдөр бүр хэрэгцээтэй зүйлээр хангаж хооллож хувцалдаг бурханд итгэн амьдарч тэрхүү итгэлээр амьдарч чаддаг. Филиппийн номын 4:6-7 дээр хэлэхдээ гардуугаачлан ямар ч санаа зовол байхгүй хүн. Зөвхөн бурхны ивэл нэгүслийн дотор надад өгсөн байгаа сайн мэдээний мөн чанарын дагуу залбирлын нууцын дотор ороод байх үед бүхий л ерөөл нь юу вэ гэвэл бидний бодол санааг бурхан өөрөө хамгаалах явдал юм. Тийм нэгэн мэдрэмжээр амьдрдаггүй. Сэтгэл хөдлөлөө дагаад ийшээ ч нэг тийшээ ч нэг ганхаад байдаггүй. Хүр хүүхдүүд чинь яг таны тийм байдлыг аав ээжээсээ одоо хүүхд нь харлаагүй бол тэр чинь сайн мэдээ. Тэгээ ийм хүмүүсийг гаднаас нарахад ямар ч өрөөл байхгүй байгаа юм шиг боловч Филиппийн норын 4:19-аар гардаг нэг л өдөр ингээд өрөөл ирсэн байдаг байгаа. Миний бурхан Христ Есүсийн доторх алдрын дунд тэрхүү нөгөө баялаг уудан бүнсэн хан дээрөө дагая бидээ алдрын баялагийг бидэнд хэрэгтэй байгаа бүх зүйлийг дүүргэдэг гэсэн байна. Миний бурхан. Тэдний дотор бурханы нэгүсэл орох үед Христийн дотор тэрхүү алдрынхан дотор хүсэж байгаа одоо бид Бостоны их сургууль, Сөүлийн их сургууль, магадгүй Харвардын их сургуульд ч орж чадна. Хожим Сөүлийн их сургуульд орсон юм байна л да. Тэр хүүхэд бурхны нэгүслийн дотор бие мөрөөдөж хөдлөх үед бид хаашаач явах боломжтой. Матай 16:16 Эзэн бол Христ амьд оршигч бурхны хүү мөн. Энэхүү итгэлийг өчөж байгаа хүүхэд хизээч сүрэхгүй. Өвглийн хаалга дийлэхгүй хийгээд Тэнгэрийн хаанчлалын дэлхүүрийг хүлээж авах болно. Мөрөөдсөний дагуу бий болох болно. Тиймээс эдгээр хүмүүсийн хувьд одоо нэг юм болно уу, болохгүй байна уу, тэр ердөө чухал биш. Харин Бурхны хийдэг Бурхны төлөвлөгөөнд дотор бид нэвэл нэгүслийн дотор залбирал дотор амьдрах үед Бурхан өөрөө үлдэх болно. Бурхан ерөөлөө Есүс Христийг тунгаалдаг нэгэнд Бурхан амлалтаа өгсөн байгаа. Үүнд итгэдэг байгаа нэгэн өөрийнхөө хэл хязгаарыг холд авдаг хийгээд өөрийнхөө ийм арт тал юм уу, аж ахуйн байдал, гэр бүлийн байдлын тэр ядуу зүдөө тэр доогуур төвшөнтэй байгаа байдлаач холд авна. Бурхан
түүний ард тал болох болно. Бид сайн мэдээний урсгалын дотор байж Бурхны нэгүслийг хүлээн авдаг. Тэгээ Бурхны өгсөн сайн мэдээгээр Бурхны хүүхэд болох нь чухал юм. За Америкт ч одоо байдаг одоо Билл Гейтс шиг хүн Европт ч байгаа. Тэгээд мэдээгээр гарсан байгаа. Тэгээ IT-гийн одоо салбарт маш баян хүн. Тэгээ 12 жилийн туршид нөгөө нэг юм хуулийн маргаантай байсан юм байна л да. Тэгээд найзуудаа ялаад 12 жилийн дараа шүүхт ялаад тэгээд баярлаад найзуудтайгаа хамт одоо Италийн нэг арал руу явсан юм шиг байна. За үнтэй одоо тэр нөө завиндаас найзуудаа ураад Итали руу ингээд аялал гарсан байгаа. Тэгээд нэг далаа дээр нэг парти хийх гээд усан онгоцон дээр парти хийх гээд явсан байгаа. Тэгээ 12 жилийн туршид одоо маргаантай шүүхийн маргаантай байсан асуудал өөрийнх нь тал шийдэгдээд яасан үнэхээр баярлсан байгаа шүү дээ. Тэгээ тийм одоо энэ дэлхийн тийм өрөөллүүдийг эцэст нь одоо гамшиг хүлээдэг байгаа сүрэл. За парти хийхээр одоо явсан тэр өдрөө завин хөмрөөд бүгд тэр завин дотроо үхчихсэн байгаа. За жишээ нь миний хувьд тийм одоо зав хөмрөх тэр ослолт ороод би амьд та нарын өмнө одоо ингэ зогсож байгаа хүн би юм байна шүү дээ. Тэр надад өгсөн байгаа сайн мэдээний хүч чадал дотор. Амьдрал болвол нэг ингээл бүрэн одоо амжилтанд хүлээ гэж хэлэх боломжгүй. Үргэлж нэг юм дутуу. Тэгээ Бурхны өгсөн сайн мэдээгээр би Бурхны хүүхэд болох нь өөрөө одоо бүрэн дүүрэн болгогдох явдал сайн мэдээнээс өөр хэрэгтэй зүйл надад байхгүй гэж хэлэх хэмжээний хүн болсон нэгнийг Бурхны хүүхэд гэж хэлдэг. Бурхны хүүхэд болсон хүүхэд болохын одоо эрх мэдэл байр суурь надтай үнэхээр хамааралтай байх юм бол тэр амлалтын гэрээнээс тас бариад нэг ядаж өглөө өдөр орой ядаж одоо хоол идэхчээж болтгой залбирч эхлэх юм бол Бурхны төлгөө харагдана. Тэр замаар би үнэхээр ямхыг хүсээд Бурхны одоо гэрээнээс тасуурсан цол Бурхан надад махан биеийн бүхэл зүйлсийг хангалтайгаар зөвшөөрсөн байгаа.
Гим нүглийн хэрэг мэтлэн биднийг харин тийхүү амьдруулахгүй байхаар бидний сүнс бодол санааг барьсаар байдаг. Тэгээд миний бодол санаа сүнсээр тоглодог. Мэдрэмжийнхаа дагуу нэг юм сэтгэл хөдлөлөө дагаад өөрийнхөө амьдралын туршлагын дагуу гэх мэт. Сайн мэдээний мөн чанараас ингэж салахад байнга ингэж салан явхад хүргэдэг байгаа. Тэгээд худал одоо өөрийн дотор байгаа худал хуурмагтай хүлэгдсэн байгаа учраас үргэлж хагаралт тариагаад, харилцаа нураагаад, хүмүүсийг муудалцуулаад тийм байдалтай болгодог байгаа. Тэгээ өнөөдрийн библийн эсэлдээ ч гэсэн гарч байгаа шиг фарисеучүүдийн одоо хандлага нь юу байсан бэ гэвэл тэгээ ингээд сайн мэдээний мөн чанарыг биш харин өөр нэг мөн чанар байгаа учраас тэгвэл та муу юм бол надад мөн гэдгээ батлаад таньдаг үзүүлээч гэж хэлж байгаа. Марк 8:11-ийг харцгаая. Марк 8:11. Фарисеучуд хурж ирээд Есүстэй марган түүнийг сорихын тулд Тэнгэрээс тэмдэг үзүүлэхийг шаардаж эхлэв гэсэн байна. Тэгээ Есүсийг нөгөө нэг тоглоом дохуу болгох гээд бурхан муу юм бол нэг тэмдэгнийг харуулчаач гээд. Тэр хүмүүстэй гэдэгтэй ингээд тэгээ нэг пастор би өөрөө хариуцна, би өөрөө мэдээд хийн гэл. За би үнэндээ надад та нар би хэлэхгүй л байгаа болохоос харагдаад байна. Тэгээ ирээдүйг чинь одоо тэр одоо гамшигыг хаахын тулд одоо үгч болтгоо үг дамжуулж байна. За пастор болох би өөрийнхөө одоо заасан сарсан номлолыг би ингээд Бурхны үг гэж одоо би өөрөө чихэн дээрээ тавиад сонсоод унтдаг байгаа. Тэгээ үг сонсох үед маань ч гэсэн тэр үгийг дахин сонсох үед маань ч гэсэн муу сүнс миний дотор хичнээн ажилдаг гэж бодож байна. Ингээд бүр ингээд хүчнээ ингэж намайг ингэж одоо юугүй ингэж сатаны дагуу болгох асуудлууд надад ирдэг гэж бодож байна. Өөрийн 3 цагт хүртэл мессеж ирж байгаа. Тэгээ ийм муу утга агуулгатай. Тэгээ бид үгэн дотор сайн мэдээний мөн чанар дотор амьдрах юм бол бүх асуудал шийдвэрлэгдэх болно. Марк 8:12-ыг харцгаая. Есүс сүнсэндээ гүнээ санаа алдаж яагаад энэ үеийнхэн тэмдэг эрэлхийлнэ вэ? Үннээр би та нарт хэлье. Энэ үеийнхэнд ямар ч тэмдэг өгөгдөхгүй гэж айлтлаа.
За одоо хүмүүс тэмдэг гайхамшигыг хайдаг шалтгаан нь юу вэ? 표적을 더하는 이유가 뭐냐? 종교인으로 전락하기 때문에 더러운 귀신에게 지금 잡혀가고 그렇게 된다. Тэг хорон муу завхарсан үеийнхэн учраас юм. 하나님이 주신 복음의 본질을 못 찾아냈기 때문에 악하고 음란하고 악한 귀신이 들어가 있다. Тэг Бурхны өгсөн сайн мэдээний мөн чанарыг хүлээж аваагүй байгаа учраас 못 찾았다는 결정적 증거가 뭐냐? 여러분이 툭 튀어나오는 틀린 진리. тэр нь одоо яаж илэрхийлдэг вэ гэвэл сайн мэдээний мөн чанарын дотор байхгүй байгаа нь яаж илэрдэг вэ гэвэл гинт гардаг юм буруу асуултуудаар гинт жишээ нь эхнэр хүн байвал нөхөртэй гинтхэн надад хайртай юу гэж эсвэл хүүхдүүд нь ээжтэй надад хайртай юм уу гэж гинтхэн. Тэгээд ээж нь за хайртай байлгүй яах вэ гэж тийм гот. Ямарч настай нэг хөгшин болчихвол тэгээд л өчнөө жил хамт амьдарчхаад одоо тэгээд нэр чи надад хайртай мэ хайргүй мүү гэд хэрүүл хийгээд явах ямар хэрэг байдаг байна. Тэгэж асуулаа гээд тэрэнд нь бас уурлаад авч хэрэг юусэн тийм ээ гэж хараа болоо юм биш үү. За тиймхүү амьдарч эхлэсэ гэж юрууж байна. 이런 복음의 본질을 못 찾았다는 결정적 증거를 가진 사람들이 심리적인 힘을 가지고 사람을 살아갑니다. 귀신들의 활동으로 사람을 За ямар ч байсан сайн мэдээний мөн чанарыг мэдээхгүй байгаа бол тэг яаж амьдрах гэж оролддог вэ гэхлээр үргэлж нэг тийм шашинлаг одоо туршлынхаа дагуу эсвэл сэтгэл хөдлөлийнхаа дагуу тэг махан биеийн одоо итгэлийн дагуу үргэлж буруу асуулт Бурханаас үргэлж буруу асуулт тавьсаар амьдарч байгаа хүмүүс үнэхээр олон байна. Тэг үүнийг олонгод хувиа ботсон шашинлаг байдал гэж хэлнэ. Тэг ийм одоо байдалтай байгаа нэгнээс Есүс явна гэж хэлсэн байгаа. Өнөөдөр Эхлэл 3:15 дахь сайн мэдээг зөв ойлгосон сайн мэдээний мөн чанарын дотор байдаг нэгэн болоосаа хэмээн юрууж байна. Сайн мэдээ гэдэг үгийг Бурхан тийм учраас бидэнд өгсөн байгаа. Эхлэл 3:15 дахь сайн мэдээг өөрийнхөө амьдралтай холбож өглөх үед Бурханы ерөөл амьдрал минь эхлэх болно. 그래서 신앙의 핵심이요 사명이요 천명이 창세기 3장 15절에 흐르는 바입니다.
бидний сайн мэдээний одоо мөн чанар урсгал 특히 여러분 몸에 온몸에 전파가 일어나요. 전파. Эхлэл 3:15-ын дотор байх хэрэгтэй. Түүн дотор байгаа үед бидний дотор хүч одоо бий болдог байгаа. 그래서 하나님의 구원 메시지가 내 몸에 드디어 이제 들어오기 시작하는 다른 사람에게 영향력을 주는 그래서 창세기 3장 15절이 여러분 몸에 뭘로 가게 됩니까? 팔복으로 주기도 몸으로 그리고 남을 Тэгээ 8 ерөөл 9-ний залбирал дотор тэрхүү сайн мэдээ миний одоо амьдралтай холбогдож бусдыг шүмжлэх биш харин өөрийнхөө нүдэн дэх дүнзийг байн авч хайдаг нэгэн болох үед тэр хүний амьдралд эдгэрлийн түүх бий болд ажил бий болдог. 빛으로 그래서 우리 그런 교회들이 지금 이 시대에 세상의 소금이 되고 세상의 빛이 되고 Тиймээс манай хүүхдийн манай залуу хүүхдүүд энэ дэлхийн давс энэ дэлхийн гэрэл болсон. Тэгээд Бурхны төлөөлөгч болоод 1-р Петр номын 2:9 дэх хаант тахилчин эрх мэдлийг тэд эдлэх болно. 여러분이 왕 같은 제사장의 이 축복이 여러분 몸에 와 있는 응답을 보면 드디어 요한 사도행전 20장 24절에 간이 있어. 내가 달려갈 길이 있어. Үйлс намын 2:24 миний одоо урагшлах зам бол Эзэн Есүс Христос хүлээж авсан дуудлага хийгээд Бурхны нэгүслийн сайн мэдээг гэрчлэх ажлыг дуусгахын тулд би амиач хүртэл огтхонч үнсэнтэйж тооцохгүй гэсэн байна. 그래서 하나님의 지상명령을 가지고 요한복음 3장 16절을 멋있게 하나님의 세상을 Иохан номын 3:16 тэ Бурхан ертөнцийг буюу ертөнцээр байгаа намайг хайрлаад цорын ганц хүүгээ өгсөн бөгөөд түүнд итгэдэг тэ бүх хүн мөнхийн амьтаа болохын тулд ямаа гэсэн. 그래서 하나님의 자녀된 이 완전성을 가지고 Тэ Бурханы хүүхэд болох энэ бүрэн дүүрэн байдлын дотор бид зөвхөн Есүс Христийн Бурхан Есүс Христос Бурхан мөн гэдгийг бид онцлон тунхагладаг байгаа. Есүс тараагч болгон хэрэгэлдэг. За өнөөдрийн Библийн ишлэл дээр гарч байгаачлан Есүс хүснийхэн дагуу тэмдгүүдийг өгөхгүйгээр тэднийг зүгээр орхиод явсан байна. 요나보다 큰 이 그리스도는 뱀대가리를 깨뜨리는 만왕의 왕 Тэгээд Йонагийн өгсөн тэмдгээс ч одоо агуу тэмдгүүдийг үзүүлэх тэр нэгэн бол могооны толгойг бис гिचгэх нэгэн хийгээд Соломоноос ч илүү мэрэгэн ухаан мэдлэгийг хүлээн авсан байгаа. Бидний аврагч болох Есүс Христ бүхий л хараал болон гавь зовлонгоос биднийг чөлөөлөх байтал тэдгээр хүмүүс тэр Бурхнаа таньсангүй. 사람에게 하나님 만나는 길이 없으면 Бурхантай уулзах зам арга хүнд байхгүй болвол хоосрол дотор
дотор нь хорон мөс сүнс завхарлаас өөр зүйл үлдээгүй тийм хүмүүсийг орхин явсан байна. 창조주신 그리스도를 믿는 그 믿음이 없으면 Тиймээс Есүсийн 3 эрх мэдлийг нэг талаар мэдэх мэдлэггүй нэг Есүс хүнтэй Есүс хамт байх шалтгаан байхгүй. Эдгээр хүмүүс нь бүхэл амьдралынхаа туршид хувиа бодсон шашинлаг байдал дотроо төвлөрөн амьдрагч нэг Есүс орхин оцсон талаарх үг өнөөдрийн Библийн хэсэгтэр гарч байна. Тэгээ өөрийнхөө арга барилын дагуу Бурхныг хөдөлгөх гэж оролдож байгаа нэг Есүс орхисон байна. 하나님의 능력을 수용하려고 하는 자들에게 Тэгээ Бурхны хүч чадлыг шалгахыг оролдож байгаа нэг нэгнээс Есүс холдсон байна. Өнөөдөр сайн мэдээнд зүг итгэж байгаа Христийн хүн болоосаа хэмээн өрөөж байна. Хамт залбирцгаая, амьд оршиж Бурхан эзэн минь баярлалаа. Энэ цаг үед буруу дамжуулагдаж байгаа энэ фарисеучүүдийн урагш гарганд түлхэн тавьдаг байгаа энэ шашинлаг үзэл Бурхны үгээр Тэгээ Бурхны үгийн дагуу бид буруу ойлгож, буруу мэдэж, буруу итгэж байсан бол энэ өдөр тэрхүү буруу бүхий л итгэлийн зүйлс нь биднээс холдох болтугай. Үнэхээр Бурхан бидэнд өгсөн байгаа сайн мэдээний өрөөлийг хүлээж авсан Бурхны хүүхэд болоод сайн мэдээг бидэнд үнэхээр зөв итгэж байгаа тийм сэтгэл татам итгэлийн хүн байлгаж өгөөч. Өнөөдөр дэлхийг гамтай болгох Бурхны ард түмэн энэ газар байх болтугай. Бүхий л дэлхий сайн мэдээг дамжуулах Христийн хойч үе энэ газар буцахдаг болтугай. Дэлхийн илгээлтийг мөрөөдөж байгаа Бурхны ард түмний дээр ариун сүнсний дүүрэлт хийх болтугай. Бурхан сайн мэдээг өгсөн байтал жижиг зүйлсээс болж нурж унахгүй байхаар хамгаалах болтугай. Жижиг уруу таталтанд ганхахгүй байхаар өрөөх болтугай. Мөн унсан газараасаа дахин босгоцоор өрөөх болтугай. Есүс Христийн дотор жинхэнэ өргөчлөөг хүлээж авдаг нэгнээр өрөөх болтугай. Тэгээ Бурхны хүүхэд болсон эрх мэдлээ хүлээн авч амьдрах хугацаар өрөөх болтугай. Сайн мэдээний мөн чанарыг орхисон нэгнийг орхин оцсон Есүсийн сэтгэлийг ойлгон сайн мэдээний дотор сайн мэдээний мөн чанарыг ойлгон амьдрах хугацаар өрөөх болтугай. Бидний үйлчлдэг чуулган дэлхийд амийг дамжуулдаг чуулган байх болтугай. Бурхны жинхэнэ сайн мэдээний гэрчлэгч нар бий болох болтугай. Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен.